Энэ Монгол гэдэг нэр хэрхэн тэмдэглэж өнөө хүрсэн бэ гэдэг түүхэн сурвалжийн мэдээнээс үзэхэд бол Чингисийн чулууны бичиг гэж алдаршсан тэр Исүнгэ мэргэний чулууны бичээс дээр Чингис хаан баруун тийш байлдан дагуул хийгээд 20 улсыг байлдан дагуулад буцаж ирэхдээ Буг Сувчийнхаа гэдэг газар Монголын олон ноёд хуралдаж тэнд хасрын хүү Исүнгэ мэргэн 335 олд онцныг одоо бэлэгдэж энэхүү бичээсийг бол бичсэн байдаг. Хамаг Монгол улс гэж гарч байгаа. Энэ бол улсын нэр байсан юм а гэж хэлэх гэж байна. Бид өөрсдөө Монгол гэж нэрлэж ирсэн нь бол Монгол бичиг дээр тодорхой. Монгол лун гэж одоо Монголын нууц тавчаа гэдгийг Монхолун гэж бас хэлж болно тийм ээ. Ийм маягаар хамгийн ихний үг нь бол Монгол гэсэн үгээр хэлж байгаа. Хамгийн том эзэн төрийн хэлбэрүүд байгуулсан дэлхийн төвөгчөд 13 14-г Монголын эзэн төрийн төвөөр л бичдэг.